гарсан бэ? Энэ шийдвэр бол тийм амар байгаагүй. Ягаад гэвэл би одоо 6 сард сая сарын өмнөөс тулаанд орсон. Бас их 6 сард тулаантай. Тэгэхээр бас энэ тулаанд орё гэсэн шийдвэр маань бас нэг тийм амар байгаагүй. Мэдээж ямар ч спортод бэртэл гэмтэл байгаа шүү дээ. Тэгэхээр манай спортчин тэр тал дээр бүр их аюултай асуудалтай байхгүй юу. Тэгээд орох уу яах уу гэж эргэлзэж за Монголтой болж байгаас спортын дөрөв төрлөөр энэ удаагийн тэмцээн зохиогдож байгаа байхгүй юу. Тэгэхээр бас жоохон илүү сонирхолтой. Дээрэс нь анхныхын тэмцээнд анхныхын аваргын бүсний төлөө тоглолтолохлоор оролцъё гэж шийдсэн байгаа. Тийм зүгээр ерөнхийдөө зүгээр нэг би ойлгохноо юу дээр үед нүүдэлчин гэ тийм Монгол Чингис хааныг ч юм уу Монголыг илүү хүчрэг байсан үеийг харуулах гээд хүсэн болов гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээс би өөрөө зохион байгуулцаагүй байгаагүй болохоор мэдгүй. Анх Солонгос руу ажил хийх гэж яваагүй. Энэ бол тэгэл 100% хайр дурлалаас хамааралтай. Би чи Монголдо шгшээгээс цалинтай бас алдрын спорт орон цалинтай бас ЦБА бас цалинтай. Тэгэхэд 2-3 компани цалин авдаг. Тийм нэлээд боломжтой залуу байсан хэрэг. Тэгээд өөрхөдөг бүсгүйг мэн Солонгост зөв нэг мэдрэл муутай нөхөр дагаад байна гэхлээр за ер нь хүний амьдралдаа хийх нэг л шийдвэр сонголт ч тэ хинтээ амьдрах уу гэдэг нь маш том сонголт байдаг. Тэгээд гэр бүлээ сонгоод хайртай бүсгүйг сонгоод явсан байдаг. Тэгээд анхны тэмцээн маань болохоор Солонгост гэж ажил хийж явж байгаа гэр бүлийнхээ үнийг сургуулийн төгсгөөд тэгээд явж байгаа зүгээр нэг заалмж бэлтгэл хийгээл тэмцээнд орохор болсон да. Үнэн л юм чи. Зүгээр яг хөө тэгээд Солонгос чигээс 50 сая хүнтэй орно шүү дээ тий. Тэгээд тэр олон хүн дунд тэгэл Монгол гээд хэдхэн тамирчид байгаа. Тэгэл яг тэр тамирчтайгаа яг л адилаар явж байгаа мэдээж ингээд Монгол хүн гэдгийг харуулж байгаа болохоор аюу гоё байдаг, омгшдаг, хаач утсан ингээл зөвхөн намайг биш штэ. Анд эрдэм, бүрэн зориг, отхон жаргал тэгэл тамирчдыг мань бүгдийг таньж байгаа. Очоод тэгэл баавартай бэлтгэлээ штэ. Утсан газар сайн байна уу? Үнэхээр мундаг юм аа гээл. Утсан газар танихгүй залуунд ч гэсэн очоод үнэхээр бэлтгэлээ. Ажил хаан тарна уу? Ойролцоо заалаа харж байгаа л явцдаг. Тийм болохоор бас илүү ашигтай, нөгөө талаар илүү бас ачаатай байхгүй тий. Монгол хүн шүү дээ. Хийх үйлдэл хийж байгаа үг бүх зүйлийг хянах хэрэгтэй. Тийм би ер нь яг эрхэн далаас ч юм уу ирчүүлэг яг над чиг байгаасаа гэж боддог байхгүй. Гэхдээ энэ өрөөсгөл бодол шүү дээ. Гэхдээ миний хувьд бол би яг ямар нэг зүйл дээр ингээд нэг хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээдэг. Тэгээд хийсэн үйлдэл маань бас зөв байхыг хичээдэг. Тэнд амар учруу лаг дог залуу бол биш л те. Зүгээр л аягүй зөв байхыг хичээдэг. Тэгээд солонгосчуудын хувьд бол би аягүй мундаг чаки гэдэг амар лаг залуу, сайн залуу гэдэг нэрээр ингээд нэг хүмүүсэнд үлдсэн болохоор тэр нэрийг ингээд авч явахыг хичээдэг. Тэрнээс ингээд эн чинь мэрэгжлийн спорт ч те. Би хаагаад орчоод би чамаагүй бодоолгоо чи бол ийм тийм хийх хүсдэг заяа. Гэтэ анханасаа л нэг нандирд гэдэг тамирчин ч ингээл гэр бүлийнхаа төлөө ирсэн ажил хийдэг бла бла гэд айгуу лаг залуур байгаад болохоор тэрэндээ орцсон гэж явахад айгуу хэцүү. Гэтэл угаасаа л тэгж танигдсан чинь тэгэхээс өөр арга байхгүй тий. За нэгт бол тулааны зам нь дуусах болоогүй. Хоёрт бол миний нас залуу байна. Гуравт бол юу хэ бодоогүй байгаа. Зүгээр. Тань хэд хүртлээ толтыг гэж бодож байна? 50. Зүгээр. Тий. Миний яг хүсэл мөрөөдөл хүмүүс нөгөө нэг хүсэл мөрөөдөл гээл би ийм юмны авраг болох дуртай, тийм юмны авраг болох зорилготой байгаад байгаа шүү дээ. Миний бодлохоор зөв 50 хүртлээ тултээ. Тий. Манай монголчин 50 хүрсэн хүмүүс чинь залуучууд чинь ингээл харахад гитсээ өнжүүлсэн ч юм уу. Тийм хүмүүс их хэвээр яг үннийг хэлгээ те. Хоолны горин барьдаггүй, бэлтгэл хөдөлгөөний дутагдлаа байгаад байгаа шүү дээ. Тэрийг өөрөөр мэрэгжлийн спортод хүртэл явах нас юм байна гэдгийг харуулахыг хүсэж байна. Энэ бол
Гэхдээ чадахгүй ч магадгүй. Миний мөрөөдөл ч тэр чинь тий. Тий яг үнэ. Гэхдээ тогтмол тулаанд оролцсоор байгаад зүгээр нэг жилдээ нэг ч юм 2 жилдээ нэг тулаан хийх биш. Тогтмол байнгын актив байж байгаа тулаанд орж байгаа 50 өргөмөр байна. Гэхдээ амар хэцүү. Ер нь бол хэцүү байт юм байна. Ягаад тэр хурдан байгаад идэг, хүчин байгаад идэг, оюун санаа бүх мэдрэмж нь байгаад идэг. Хэрнээ биеинд хийлдэггүй юм. Яг үнэхээр бүүн биштэл цохлоор л гар хугарчаал, цохлоор л үе мөч өвдчихөөл тэр төлөө жоохон асуудалтай л үү. Зөвхөн баруун гар маань одоо ингээл шалбарсан юм шүү дээ. Баруун гар маань л гэхэд ингээд энэ талдаа 5 инчээ 1, энэ талдаа 2. Тэгээ өөр газар хөл одоо хугархаа гэдэг. Тэ. Хөлний эрхийн урууны ясанд ингээд хугараад ажилдаа гарцсан жижиг яс. Тэгээ тэрнээс байнга өвдөлттэй явж байна. Таны одоогийн өрсөлдөгчний Таиланд хөрөх шүү дээ. Тий. Өрсөлдөгчөө яг юу харж байгаа юм? Өрсөлдөгчөө тэгээд Таиланд ч угаасаа аягүй сонь штэ. Гудамж болгоно те нэг километр радиус дотор нэг 2 ринг байх юм байдаг. Тэнцэнэ байнга тулаан хийдэг. Мөнгөний төлөө эсвэл зүгээр нэг юу ч үдийн те рейтинг ахиулах төлөө. Миний өрсөлдөгч тамирч бол өдөрт 1-2 тулаан хийдэг юм. Өдөр бүр болгон тулаан хийдэг гэсэн тийм статистик үзүүлэлттэй гэхэлэр байнгын бэлтгэлтэй тамирчин гэсэн. Харсан. Би болохоор Солонгос олж хар багасаа таквондо бол суур штэ тий. Манай Монголын үндэсний бүхэд манай монголч ингээл зүгээр ноцлол явж идэг шиг таквондо суур тэгээд дээшээ өслөр ингээд бүгд заавалчгүй 10 жилдээ нэг спорт дугуулангаар явдаг байхгүй. Тэгээ яг саксуу байж болно. Бид нар шиг гэдэг саксалцаалгаа хэрнээ цохилцохгүй шүү дээ. Амар тэнэг заяа. Манай монголчуудад бол заавалч нэг спортоор хичээл хэрэгтэй, бие хамгаалдаг байх хэрэгтэй, хүний зөв зөвхөдөг байх хэрэгтэй шүү дээ. Жишээ нь би чамтай зодтолтол, би чамтай үс санаал зодтоллоо гэхэд би чамд зодж чадахгүй бол би ямар нэг юмор зохиосоор аргагүй байхгүй. Тийм шүү дээ. Би тэгжэл дийл шүү дээ. Тэгэхээр эрэгтэй л хүн бол заавалч тулааны спортоор хичээлэх ёстой гэж боддог би бол. Бүр заавал. Ягаад гэвэл тэр хүн байна. Тэр хүний гэр бүл биш шүү дээ. Ямар ч тохиолдолд орохгүй тий. Эхнэртэй явж явах нэг залуу үтгэд тэгэл яах юм. Уучлаарай битэрийн буруу гээд байж явах юм үгүй шүү дээ. Зодолт гэсэн үг шүү дээ. Гэхдээ тэр өнөлөө дайраад ирвэл яах. Ямар нэгэн байдлаар гэр бүлийн дараа яах юм бол хэрэгтэй. Яг үн. Би болохоор одоо тулааны спортоор 25 жил хичээлж шүү дээ. Бага хугацаа биш шүү дээ. 2000 оноос хойш гэсэн. Гэтэ би гудамжинд зодолцсон хугацаа байхгүй дээ. Ер нь яг нэг анх 10 жилдээ байхдаа нэг ганц хоёр зодолцсон үхээс намайг хүмүүс нэг гудамжинд арх уугаад саксуураад хөөмтөндөө зодолдоод маргалдаад явж байгааг харж байгаагүй баг. Цаашлаач харахгүй баг. Би ер нь нэг тийм ирдүүл залуу. Үгүй зүгээр ингийн штэ. Зарим хүмүүс ингээл зарим хүмүүс амар хэцүү шүү дээ. Яадаг вэ гэхээр ой нандир тойл үдчихүү. Чи амарлаг бокс ч юм штэ. Нааны цогтой мохтой ч юм уу те. Эсвэл бокс гудамжны зодооны ялгаа гарган марган ч. Тэгэхээр тэгэл хаяад явчих шүү дээ. Би тэд нарт харуулах шаардлагагүй. Энд чинь миний мэргэжил шүү дээ. Тоо боддог хүн нарийн бичиг ч юм уу те. Тийм ус аавч гудамжинд тоо бодох шаардлагагүй шүү дээ. Тэр шиг би гудамжинд зодтолдох шаардлагагүй. Уушлаарай гэлээ шүү дээ. Уус би тэр хүмүүс содтол юм чинь. Энэ бол мэргэжлийн спорт. Заашгүй шаардлагатай. Тэгжээ сонирхолтой болж байгаа сте. Тэгжээж хинж мэдхгүй хүн тэнцээ ингээд чамаг аалан талан дээр тулаад янз бүрийн хараал хилээл нэг доош дэшээ яж хүмүүс надаас илүү ч юм уу те. Өөр нэг тамирчнаас илүү тэр хоёрыг үзэх байхгүй юу? Илүү сонирхолтой шүү дээ. Одоосаа тэр лайваар тэр нэг усын залуу барилт мэрнэ гэлээд байгаа шүү дээ. Гэх мэтчлэн. Гэтэ тэр бол арай л та. Ер нь тий. Яг мэргэжлийн спорт гэдэг үднээсээ энэ entertainment гэхгүй. Entertainment заавалчгүй байх ёстой шүү дээ. Тэгэхээр би бол айгаад байдаг. Эний төрөд идэв яг үннийг хэлээд. Ингээ нэг харцлуу харлаа нэг алчиг гэсэн амар харцтай амар төрдөө орцсон хараад байгаа юм санагдаад тэгээд би бол харж чаддгүй шүү дээ. Амарсан. Юуг нь харах юм?
Тийм үстэй. Яг сүмдэг гарцнаар би тэр нэг харцаараа айлах юм уу яах юм. Харахаар л инээдэр юм. Яг өнөөдрөөр гэх нь хаашаа. Гэтэ ерөөдөө бүх зүйл дээр сэтгэл хангалуун амьдэрдэг. Бүх зүйл дээр талархаж амьдэрдэг тийм. Өнөөдөр би энд байгаа да. Энэ зэрэгтэй байгаа да. Ингээд тулдаж чадж байгаа да. Баяртай байна. Өөр хүүхдтэй байгаа да. Их нэртэй байгаа да. Ингээ харах нүдтэй, ярих хэлтэй байгаа да талархаж амьдэрдэг. Тэгэх юм бол би ч гэсэн адил харамсахгүй шүү дээ. Яагаад? Би тэр хүнийг тийм болгоны зөвхөн гэхдээ би тэр хүнийг ялахын төлөө чадах зүйл хийсэн. Магадгүй эсрэгээр байх боломжтой шүү дээ. Би нэг тэнцэн цохилтонд оноод би мангар тэнэгч болох магадaltaй. Гэхдээ би яахгүй байна. Би болохоор ерөөс тэгж харамсах тоглолт хийдэг байхгүй юу? Яг хөндлөнгөөс харахад ингээл яалгаж байгаа ч гэсэн зарим зүйл төр би ингээд нэг харамсах тоглолт хийдэггүй гэдмэн би өөрийгөө яг би ингэж ил гаргаж ч юм уу те дутуу ашигласан гэсэн тийм харамсал байдаггүй. Гэтэ яагаад яарчвал гэсэн тийм надад харамсал байдаг. Би тэр дүү байж те би бүх зүйл дээр бүх хүчээд ажилладаг ч гэсэн зарим зүйл дээр азгүйдэл байгаад байдаг. Мэдээж тэр хүн ч гэсэн намайг ялах гэж гарч байгаа. Би тэр хүнийг ялах гэж гарч ирж байгаа. Хоёулаа зэвсэгтэй шүү дээ. Хоёр гар минь хоёр зэвсэг шүү дээ. Тэр хүн дөрөвдөө намайг онцлоо. Тийм ялагдлал байдаг. Тэрнээс нэг амар харамсаад байдаг. Ер нь өөрөө ялсан тулаанаач үздэггүй, ялагдсныг ч үздэггүй дээ. Яагаад гэвэл ялсныг үзчихлээр амар бие тоочих гээд байгаа юм шиг, бардамсан болчих гээд байгаа юм шиг санагдаад. Яагаад чи одоо өвч нусчих гээд байгаа юм шиг. Коммент дээр уншихгүй шүү дээ би чинь. Тэгээ ялагдснаа үзэхээр би бас амар сэтгэл санаагаар гутралд орчих гээд байгаа санагдаад. Тэгэл тэмцээн нусаал баад шууд өөр юм ажил амьдрал бүрөх гэдэг. Тий одоо хамгийн түрүүлээд үргэлж хажууд минь байдаг. Ханда хоёр хүрдээ мөн спонсор компаниудаа NFC тэмцээнийг зохион байгуулж байгаа хамт олондоо бэлтгэлд тусалж байгаа партнерууд болон лав барьж байгаа багш нартай бүгдэнд нь талархлаа гэж хэлье. Бас энэ тэмцээнд бүхнийг зориулж хамгийн сайн хэрэгжих болно. За баярлалаа.